Чулуун зэвсгийн үе гэдэг үгийг сонсоход таны санаанд юу орж ирдэг вэ? Жад бариад, арслан заан агнаж, галын дэргэд суугаад, үлгэр яриад, эсвэл агуун хаан дээр зураг зурдаг хүмүүсийг бодож байна уу? Хэрв тийм бол таны зүв байх болно. Гэхдээ чулуун зэвсгийн үед үүнээс ч илүү олон зүйл бий болгож ирсэн юм. Энэ талаар илүү их зүйл олж мэдцгээе. Чулуун зэвсгийн үе бол хүн төрөлхтний соёлын хамгийн эртний үе юм. Энд бараг 3 сая жилийн өмнө судлаачид чулуун багаж ашиглаж байсан анхны олдор олсноор эхэлсэн байдаг. Энэ үеийг чулуун зэвсгийн үе гэж нэрлэдэг. Байсан тул багаж хэрэгслийг нь ихэвчлэн энэ үед чулуугаар хийдэг байсан. Чулуун зэвсгийн үе нь палеолитийн үе, мезолитийн үе, неолитийн үе гэсэн 3 ялгаатай үеүүдэд хувааж судалдаг байна. Палеолитийн үе нь чулуун зэвсгийн хамгийн эртнийх бөгөөд хамгийн урт үе байдаг. Палеолитийн үеийн хүмүүс овг гэж нэрлэдэг жижиг бүлгүүдээс бүрддэг байсан баг. Палеолитийн доод үед хоёр хөл дээрээ явагч бичин төрхт хүмүүс маань идэж болох байгалийн бэлэн ургамал, ногоо, үр жимс, үндэс сэргийг түүрлэж, зарим жижиг амьтдыг агнаж ам зуудаг байжээ. Энэ нь түрүү үеийн олзуурлах, түүрлэх аж ахуй байлаа. Эртний хүний анхны баг зэвсэг бол тун игэл байсан. Дэлхийн түүхэнд хамгийн эртний чулуун зэвсгүүд бол Дорнод Африкийн Кен улсын нутагт Туркана хэмээх нуурын дэргэд Ломимки гэж 3 хэмээх археологийн малтлагын талбараас олдсон байдаг. Тэдгээр зэвсгүүдийг эртний хүний үл мэдэгдэх нэгэн төрөл 3.3 сая жилийн өмнө хийсэн байдаг. Эдгээр ур хийц тун игэл байгалийн чулуунаас бараг ялгархгүй шахам байдаг ч чулуун зэвсгүүд нь эртний хүн байгалийн чулууг зориудаар засаж багаж хийгээд аж ахуй эрхэлж байснараа адгуус амьтдаас ялгарсны чухал гэрч болсон байдаг.